Гэр бүлийн радио 104.5. Гэр бүлийн радиог энэ цаг мөчид дэлгөнө тааруулан хүлээн авч үзэж байгаа, сонсож байгаа эрхэм үзэгч сонсогч та бүхэнд энэ цагийн мэнд дэвшүүлээ радиогийн 1-р студиэс найруулагч Мезо хөтлөгч Заягийн хамтдаа энэ өдрийн Kids Time-а хүрэхэд бэлэн боллоо. Харин энэ өдрийн эрхэм зочноор NG студид ирсэн байна. За өөрийгөө танилцуулаарай. Одоо NG л гэдэг тий. За бүгдээрээ сайн байцгаана уу. За миний бүтэн нэр гэх юм бол Амгалан баярын Эрдэнэ цэцэг гэдэг. Гэхдээ тайзны нэр маань бол NG ер нь тэгэл дандаа NG гэж додолдог. Тэгээд одоо Мөнгөн төсөлбөр сургуулийн 9-р ангид суралцдаг. Ааха. За 9-р ангийн үетэнгийнх байж магадгүй, эгч ээж магадгүй, дүү ээж магадгүй энэ өдөр бидэнтэйгээ хамтдаа ярилцахаар ирсэн байна. За тэгээд NG хичээлээсээ бас наашаа нэлээд яарч ирвөө. Харин тийм ээ. Зарим хичээлдэр нэг ойлгохгүй багш нар гэж байдаг болохоор бас тэгэл нэг ёстой яарал тэгэл багшаага найрж байгаа л гарч ирлээ дээ. Найрж байгаа л гарч ирлээ. Манай NG-ийн хувьд гэх юм бол та бүхэн хэрвээ анзаарч явах юм бол за зарим хүмүүс манд андахгүй мэдж байгаа. Зарим нь бол нэг авьяаслаг монголчуудад орсноос нь хойш нэлээд таньдаг болсон байгаа даа штэ тий. Тэрнээс хойш ер нь урлагийн зам нэгцсэн. Тийм ер нь бол бүр яг анхных маань гэх юм бол би 20 настайгаас хойш манай одоо ээжийн дүү ага маань юм манай эмэд хүү гээд зохиомжит юу хийдэг байсан байхгүй юу YouTube дээр энэ төр ингээд телевизээр гаргадаг. Тэгээд би тэрэнд нь анх 20 настайгаас хойш тоглоод тэгээд ер нь бол тэрнээс нэгсэн гэж бодд юм а. Тэгээд өргөжлүүлээд авьяаслаг монголчуудад ороод тэгсэн чинь чулуун чимээгч нөгөө зүгээр л нэмсгэлгээд дуугаад бололох санал тавиад тэгээд би дуулаа тэгээд тэрнээс хойш ер нь ингээд за дуулахгүй юм байна гэж. Тийм. Гэхдээ авьяаслаг монголчуудад орохдоо бол дууны төрлөөр ороогүй шүү дээ хоёлаа. Тийм тухайн үед бол би бүр яг жоохон бахта зураачин болно гэж мөрөөдөг байж байгаад өргөжлүүлээд өстө дэлхийд гарсан мундаг жүжигчин болно гэж мөрөөдөөд тэгээд авьяаслаг монголчуудад шүлэг уншаад орж исэн. Тэгээд өргөжлүүлээд чулуун чимээгч нөгөө нэг дуугаад дуулах санал тавьсны дараа дуулахгүй юм байна гэдэг явсан. Явсан. Одоо тэгвэл ямар мөрөөдөл нь өөрчлөгдсөн үү? Яаж ээж юу болж байна? Би ер нь бол урлагийн хүн болохыг л хүсдэг. Дуучин жүжигчнээ хослуулсан гоё дэлхийд алдартай хүн болохыг хүсдэг. Ааха. За мөрөөдлийнхэн эхнээс нь биелүүлээл явж байгаа юм мундаг хүүхэд байгаад байна. За түүнээс гадна хоёлаа чинь бас үетэнгийнх дундаас арай өөр нь юу вэ гэвэл бизнес эрхлээд ирхэлсэн. Бизнесийн салбар руу орцсон. Дөнгөж 9-р анги мэж. Гэхдээ 9-р ангиасаа эхэлсэн үү? Өнгөрсөн жил мөлөөс эхэлсэн үү? Ер нь хэзээс эхэлсэн бэ? Аха за энэ талаар гэх юм бол ер нь бол би нэг нэлээд бас хөөрхөн удаан бодсон. Яагаад гэх юм бол одоо миний үеийн хүүхдүүд чи хувцас хаанаас авдаг вэ гэдэг асуулт бол үнэхээр өдөр болгон ирдэг. Айгүй их ирдэг асуултуудын нэг байдаг. Тэгээд хоёр дахь гэх юм бол өдөр болгон өдөр ирэх тусам би өөрийгөө ингээл хөшөрж байгаагаа том болж байгаагаа мэдрээ. За ойлголоо. Том болж байгаагаа мэдрээд хөөе би чинь ийм том болсон байж жижигдээ туслах хэвээр байна гэд тэгэж ухаараа тэгээд ер нь бол нэлээд удаан бодсны эцэст Гуанжуруу би нөгөө нэг тоглолтын хувцас клипэндээ өмсдөг хувцас сүүлийн үед нөгөө анх хийлэгдэг байж байгаа сүүл рүүгээ чимэглэл энэ ер нь бол угаасаа явж авдаг гэсэн байхгүй юу Бээжин рүү тэгээд би за угаасаа тэнцэнээс хувцас авдаг юм чинь гээд гоё үеийнхээ хүүхдүүдэд зориулаад гэтээ ер нь бол бас яг зөвхөн жоохон хүүхдийн хувцас зардаг гэж хүмүүс ойлгож илээ. Үгүй яагаад гэх юм бол нөгөө нэг том хүний жижиг сайзуудыг оруулж ирж байгаа байхгүй юу тэгээд тийм болохоор том хүний жижиг сайз нь бид идэд болно. Том сайз нь манай гоё ээж ах эгч нарт за их нар ахад байгаа мó. Ахад манай манлаагаа оруулж ирж яаж байгаа. Бас тусдаа бизнес юм биш үү? Тэрийг яах юм уу? Ярих юм уу? За энийг яриулмаар байвал манлаагаа яг одоо яас ховж чад бичээрэй гэх. За нэвтрүүлгийн маань ивент итгэгч за 70 жилийн түүхтэй Marivsan брендийн юм сүг оруулж ирсэн Asahi бидэнтэй хамтарж байгаа. Чиний урдаас 2 төрөл байна. Миний урд 2 төрөл байна. Ингээд нийтдээ 4 төрлөөр худалдаалагддаг. Энэ өөрөө шар буур цагны сүг байхгүй юу? За тэгээ шар буур цагны сүг өдрө болгон бай гэсэн уриатаагаар сүү уухлаар өтгөн хатгалт байхгүй болно. Нөгөө чиний яриад байгаа энэ хөгшрөлт чинь байхгүй болно. За тэгээ дуургийн дутагдал болон сахарын хэтрүүлсэн хэрэглээ байхгүй болно гэдэг уриатаагаар Монголд орж ирж байгаа гэсэн. Тэгээд алийг сонгож амталмаар байна. За би надад бол гүзээлзэгтэй байна, банантай байна. Би үзмийн ягаан өнгөн дуртай энийг өчтөв лөө. За тэгээрээ. За үзмийн ягаан өнгөтэй хажуу талтай тайлбар наага юутэй юм бэ?
эндээ тий. Японы 70 жилийн түүхтэй Marusan брендинг илчлэг 100 гигал уураг 2.3. Аль шүү доош алгасан. За. За, алиг нь уушгүй. Юу нэлцтэй гэж байна. Уураг витамин эрдэс бодис эслэгээр баялаг. Шар борцгийн сүүн ундаа, шар борцгийн би нөгөө хараа муутай болохоор энийг олж хардаг болохоор тэгж харагдаад байна. Тэгээ ер нь зурагнаас нь харахад бол 2 жимсний л холцох шиг байна, тийм ээ? Тийм байна. 2 жимсний холцох шиг байна. За тэгээд мэдээж өөрсдийнхээ амтлагаанд тааруулаад CUGS номин ийм артын бүх сүлжээгээр Asahi-гийн бүх сүлжээ дэлгүүрүүдээс нь та бүхэн худалдаж авах боломжтой байгаа шүү. Бүр дөнгөж бор хоолнд орж байгаа хүүхдүүд хүртэл хэрэглэх боломжтой гэсэн үг. Өстэй ичтэй. Ич шийдтэй байгаа дээ, тий. Тийм байна. За бидэнтэй хамтран ажиллаж байгаа Asahi-гийн хамт олондоо баярлалаа. Бүр ингээд сурталчлаад сурцсан байна шүү дээ, тий. Одоо ер нь хэр олон брендийн нүүр царай болж байна. Одоо ер нь надад нөгөө нэг айгүй хүсэлт ирдэг. Тэгээд одоохондоо яг хувцсныхаа тал дээр би өөр дээрээ их ажиллаж байгаа болохоор бас нэг тиймэрхүү байна. Тэгээд сүүлийн нөгөө нэг бас айгүй завгүй агаад байгаа клип гээд тэгээд ер нь бол тэгтээ орж ирж байгаа гоё таалагдж байгаа саналуудаа ингээд аваад байлуулах. Яадаг. Би одоо бас бодоод байна л да. 9-р анги. Одоо энэ жил чин дунд анги төгсөн шүү дээ, тий. Тэгээд энэ нэг ажил хичээлийн хажуугаар давхар ажил хийгээд тэгээд дээрэс нь одоо нөгөө урлагийн карьераа хөөгөөд ингээд явна. За бүр болоогүй. Нэг айлын дүү. За нэг хүүгийн ихч гээд аюу олон местэй байгаад штэ. Яаж амжуулаад байна энэ жи? Энэ тал дээр гэх юм бол ер нь бол надад гэр бүлийн дэмжлэг хамгийн чухал санагддаг. Хэрвээ намайг ойр татны хүмүүс маань маш сайн дэмжиж байгаа юм бол би ингээд амжихгүй байсан ч гэсэн бүгдийг амжуулаад айгуу тийм гоё дэмжгэл. Хэрвээ намайг хинэн ч дэмжихгүй ганц манцхан хүн дэмжиж байгаа юм бол би үнэхээр чадахгүй дий чандарсан алийг амжуулж чадахгүй бүр ингээд стресс депресс орсон явж байгаа юм байна. Манай гэрийнхэн маш сайн дэмждэг болохоор би амждаг. Тэгээд манай найзууд ч гэсэн намайг хичээл мичээлээс асарч юмлгүй найзаа нэг ингэж хийн энэ төр гэдээ тусалдаг болохоор бас надад гоё ядгаа. Намайг дэмждэг бүх хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд зөндөө бас гоё нөгөө дэмжсэн комментууд ирдэг. Тэнгүүд л айгүй урам зориг ороод за би чадна. Би энэ хүмүүсийн итгэлийг алдаж болохгүй гэдэг шууд энэ ингээд юм яриад тэгээ. Сайн ихч сайн дүү. Тэгээд бизнесээ бас сайн авч явах гээд одоо би чинь нөгөө дунд ангиа төгсөн тэрэндээ жоохон бас хичээх хэрэгтэй. Тэгээд бас хажуугаар нь мэдээж дуугаа мэдээч орохгүй. Тэгээ дуугаа бас хажуугаар нь амжуулах гээд ер нь тэгэл ихэл завгүй яг Google анда. Одоо ангийнхан ч юм бол чамааг одоо урлагийн үзлэг дээр нүрээ тахлал орно сте. Тэгээ шүү. Яаж энжи доо. Энжи ингээл. Гэтэ яг манай сургуульд урлагийн үзлэг бол гэж болдоггүй. Өөр тэмцээнүүд зөндөлдөг тэгэл. Урлагаас өөр спортод ямар нэг ам яасан уу? Яна би спортоор явдаггүй. Ястай явахгүй юу? Бөмбөгнөөс зүхтдаг хөвгтөө. Тийм би нөгөө нэг яг анханасаа шууд урлагаар явна гэд. Гэтэ би нөгөө нэг ээжийн тухай дугаа гаргахдаа зөндөө олон сургалтанд сууж байсан байхгүй юу? Нөгөө нэг тулааны урлагаар хичээлдэг хэсэг гаргахгаар тэгээд би туйлзуур сэлэмд яг хэсэг яваад тайквондоос хэсэг яваад гэтээ бас дөрөвтэй байна. Бөмбөг биш юмаа гэхэд хөдөлгөөний спортоор бол хичээлсэн биш үү тий. Тэгээд таалагдсан уу? Цаашаа өргөлжлүүлж бас хичээлээ гэдэг бодол төрөөгүй юу? Туйлзуур сэлэм таалагдсан юм. Тайквондо ч гэсэн надад айгүй таалагдсан. Тэгээд би бол өргөжлүүлмээр байсан боловч миний яг цаг бололцоо яг сайн таарч өгөхгүй. Тэр чинь нөгөө банк бас ингээд сайн бэлтгэлтэй байх хэрэгтэй гэдэг штеп сайн бүр амар поро болохын тулд. Тэгээд бас арай нэг тийм байж амждаггүй жоохон тиймэрхүү л анда. Гэтэ одоо гэрийнхний дэмжлэг маш их чухал гэдээ ярьжсэн шүү дээ, тий. Тэр багаас нь тэр жоохноос нь одоо 2 настайгаас эхэлж хоёлаа яриа авчи л да. 2 настайгаас эхлэх 2 настай ч одоо дүнг цэцэрлэгт орж байгаа шүү дээ. Хэл бүтэн орсон уугүй юу? Тим хүүхдүүд байгаа шүү дээ, тий. Тэгээ тэр хүүхдийг тэр жаахан охиныг дэмжээд өдөө зэрэгтэй хүргээд ингээд явж байгаа аав ээж бас их мундаг байна. Тэгээ дээрээс нь чиний арын албанд бол байнга зүтгэдэг ахыг бол би бас их сайн харж ирсэн мэдх юм байна. Тэгээд ахын ч гэсэндээ чамд маш том нүмер нөлөөг болдог баг тий. Тийм одоо яг зөвхөн манай ээж агаа гэлтгүү бас дахиад зөндөө олон хүмүүс байгаа. Багш нар байгаа. Тийм одоо багшаар гэх юм бол манай нөгөө нэг ээжийн дүүнэр надад нөгөө яажсан баг айгуу татна бүр ингээ 2 настайгаас хойш цугайсан болохоор бүр ингээд айгуу татна. Баг төрсөн ээж төрсөн аав 2 дахь ээжээс ялгаагүй. Айгуу олон аав ээжтэй азтай юм аа. Харин тэгээд мөн анаа байна. Тэгээд борхоо ах маань бас байна. Тэгээд манлаа агаа маань байна. Ээж маань байна. Тэгэл ер нь ээжийн талынхан маань маш сайн дэмждэг. Багийнхаа мөн анаа маш их баялаа. Улаан зүрх. Одоо тэгэл нөгөө нэг клипний ард бол ах нь бүжиглээл дэмжиж байгаа штэ. За хоёулаа амьдрал руу оръё заяа. Яг бодит амьдрал дээр ер нь ах хэр хандчих.
Одоо яри одоо өнгөрсөн те. Тэгээ манай энжигийн хувьд гэх юм бол дандаа ирчүүд буюу нэг ахтай, нэг эрэгтэй дүүтэй байгаад байгаа те. Тэгээ тэгэхээр ирчүүд дунд бас лалаантай үзэнтэй л байгааз. Ер нь бол жоохондоо бол би жоохон эрэгтэйлэг хүүхэд бол байх нь байсан гэхдээ манай ээж, манай эгч бүр үнэхээр эмэгтэйлгийн туйл ялдам гоё хүмүүс байдаг учраас би бас айгүй гоё өөрийгөө жоохон эмэгтэйлэг энэ төр гэж боддог. Эмэгтэйлэг вэ юу? Ястай баярлалаа. эмэгтэйлэг вэ штэ. Аха. Тэгэд манай ангаа бас ингээд шууд надтай алалцдаг төрлийн биш намайг айгүй сайн ойлгож өгдөг, сайн ярилцдаг, намайг томрох тусам надтай айгүй ярилцдаг, намайг ойлгох гэж хичээдэг. Тийм мундаг хүн байдаг байгаа. Тэгээд тийм болохоор айгүй өөрийгөө дажгүй эмэгтэйлэг тэгээд агаа манаас их надтай гоё ханддаг. За нэг тиймэрхүү л байна да. Одоо гэрийн бүх ажлаас бол ээж авд чөлөөлсөн байдгүй. Гэртээ ер нь ямар местэй вэ? Одоо гадуур бол мэдээж сурагч байна, те хин нэгний найз байна. За тэгээд бяцхан дуучин байна. Цаашлаад бизнес эрхэлж байгаа нэг бүр захирал болохгүй яваад байна гэх мэтчлээ. Ингээл маш олон дөрүүдтэй байгаад байгаа. Тэгвэл гэртээ яг ямар дүрд ороод ямар байр суурьтай амьдарч байна? Гэртээ яг бид нар бөөнөрөө одоогоор орой очоод өглөө гардаг тийм байгаа. Хичээлдээ өглөө гарна. Тэгээд орой амжуулалт дэлгүүр дээрээ хальт очиж юм хүмүүдаа нааш цааш нь болгоод шалгацаад тэгээд босод сургаал дууныхаа хоолойны бичлэг энэ төргээ зөндөө юмнуудаа орчоод гэртээ нилийн бид нар яг зэрэг орой ордог байхгүй. Тэгэл ерөөсөө гэс бөөндөө нэг хоол хийж ивэл идчихэл тэгэл өрөөрөө орцгоо хоол хийж хин хоол хийх юм бэ? Ер нь бид нар бөөнөрөө хийждэг. Ээж айгу гоё хоол хийдэг байхгүй. Тэгээд би ингээл хотлоо наан цаан жоохон хийж юм. Яг үндэ би тийм туслаад яг үндэ би сайн хоол хийж үнэхээр чаддгүй маа би бас хамжихгүй байгаа зү тий. Харин тэгтээ би яг нэг хоолыг бол гоё хийдэг гэдэгтээ бардам хэлж чадна. Ямар хоол? Будатай ураг. Будатай ураг иднэ. Будатай ураг бол бас янзын хийцдэг гэж өөрийгөө бодог. Яг тэгтээ гоё гэртээ цаг гаргадаг өдрүүдэд тэр өдрүүдэд бас тий айл болохгүй шинэ хоол туршиж үзээд орой өргөтөн сахан ингээ хоол мал тавьсан үе бас нэг хаяа байдаг. Тэгээд одоо бол яг өсвөр насны хүүхэд байгаа штэ тий. Хоёулагийнх нь хувьд ярьж хахад мэдээж нэг уралгаас гадна яриул өсвөр насны хүүхдүүдийн дунд үл ойлголцох гэх мэтчлэн маш олон асуудлууд байгаа. За тэгээд зүгээр сошиалын ардаас харж байгаа ч гэсэндээ ингээл урлагийн хүүхд учраас бүр багаасаа ингээ явцсан учраас бүх юм ингээл асуудалгүй бүгд ингээл ногоон гэрлэр бүтчихдээ маа гэж бодсон хүүхдүүдээс маш их байдаг бах тий. Тэгвэл бүх л ажил нь ингээл ямар ч саадгүй бүгд ингээ гоё бүтчдэггүй. Ер нь аль тэрний хувьд бол хэлэхэд үнэхээр үгүй. Ер нь бүтгүй юм гэж бол хүний амьдрал зөндөө байдаг юм байлээ. Сая үрдэл замын төгжрээ. Сая үрдэл замын төгжрөө одоо хэнийг тарамжилж байгаа. Гэтэ ер нь аль өсвөр нас миний хувьд жоохон эмордог ч гэсэн нөгөө яалтчгүй л дэмждэг хүмүүс байхад бол үнэхээр нэг бол даваад гарч чаддсан байлээ. Тэгээд яг энэ үед маань надад бас нэг тусалж байгаа хамгийн том зүйл гэх юм бол дуу хөгжим. Мэдээж би жаргалтай дуу одоо нэг ингээл эмороо цуулаа гэж бодоход би үнэхээр хөгжилтэй жаргалтай ямар ч үед сонсоод бүр амар гоё сэрэгчдэг дуугаа сонсох юм бол би шууд сэргэн. Тийм болохоор энэ бас миний дуулахтаа дуртай байдаг, хайртай байдаг шалтгааны маань нэг. Тэгээд ер нь бол дуу, дэмжлэг хоёроор бас би өдөрт маш сайхан бүх юмыг бүтээгээд явж байна. Хичнээн юм бүтэхгүй байсан ч зүгээр нэг коноп дараал дуу тавиал өстой ингээл сайхан дуулахад бол бүх юм надад сайхан санагддаг. Бүгдийг мартаад нэг дуу дуулсан байхад бол тэгэл янзын штэ. Дуугаар өөрийгөө эмчлээ явчт юм штэ тий. Тийм. Тэг хүн болгонд бас нэг тийм байдаг ахны эморх үедээ нэг сонсдог дуу, эморхоо болохтоо сонсдог нэг дуу, найзуудтайгаа багтан. Чам тэгвэл нэг тийм дуу байгаа юм байна тийм үү? Тийм. За ер нь бол жаргалтай байхдаа сонсдог дуу гэх юм бол хамгийн түрүүнд би өөрийнхөө дуусан дуунуудыг сонсохоор одоо ер нь бол би сүүлийн үед өөрийнхөө одоо гаргаж байгаа дуунуудаа айгүй харьцангуй их сонсдог байхгүй юу. Тэгээд ер нь бол тэдрийгээ их сонсдог. Миний тэр дуунд жоохон ямар жоо дууч байгаа. Цоглог мөрөөдлийнхөө талаарч дуу байгаа. Им хайр дурлын тийм дуу байгаа. Та нар ч одоо хайрлаж дурлж байгаа үстэй. Одоо манай үед хорхож байгаа үстэй. Одоо хин нэг нэ. Манай үед бол тийм зөндөө. Тийм. Ер нь бол зөндөө байдаг шүү. Гэтэ би ер нь бол одоохондоо их завгүй байгаад болохоор хаяада нэг солонгос кино үзчихэл солонгос энэ ах хэвээр тарилга ахаа маань энэ шиг жүжигч болоо гэх. Нэг тиймэрхүү крашлалтай л явж байна. Одоохондоо яг амьдаар крашлж чадахгүй байгаа дээ нү те. Амьдаар нэг арай л болохгүй л одоо нэг жоохон өөрийгөө хөгжүүлээд те нэг 30 мод төгчөөд ч юм уу жоохон тэгэж боддгоо. Танаа үеийнхэн хөгшин хүн гэхээр яг хэд настай хүнийг хөгшин хүн гэж бодож байна? Яна за guys би яг өөрийнхөө бодлыг хэлье. Би өөрийнх нь бодлыг хэлээрэй. 30. Ер нь 30
30 мөч хүрчүүл 35 маа хүрчүүл жоохон хөвшин Зөв. боддог. Тэгвэл 30 нэмэх бол ер нь та нарын хувьд хөгшин хүмүүс гэж бодсон юм шүү дээ, тий? Оо яг хөвшин хүмүүс биш гэсэн ер нь бол хөвшин. Гэхдээ үгүй ээ, тэр хүүхдүүд чи ер нь жоохнороо л байдэн шүү гэл амар энэгүүдээ өмөрч байдаг шүү. За тий, сошиал хэрэглээнд бол мэдээж байнга өдөр тутамдаа орж байгаа тий. Тэгэхээр өсвөр насны хүүхдийн хувьд тэр хэрэглээндээ хэр их анхаарч байна. За сошиалд бол угаасаа буруу үлгэр дуурайл биш, маш сайн үлгэр дуурайл өгөх хэрэгцээдэг. Яг тэгвэл надаас дүү, миний үеийн, надаас дээш хүмүүс намайг үзэж байгаа. Тийм учраас би бусаддаа маш сайн зөв үлгэр дуурайл болох хэрэгтэй болохоор би бас айгу зөв юмнууд оруулж зөв хүн байхыг маш сайн хичээдэг. Тийм. Тэгээд ер нь бол сошиал надад бас нэг төрлийн айгу аюултай санагдсан. Аюултай ч байх уу ингээд хурамч аккаунтаар яг зураг мөргөнд байхгүй нэр мөрийн ч тодорхой байхгүй аккаунтаас хин нэгэн лүү ингээд оромжлох тэр бол үнэхээр тэгтээ муухай санагдсан билээ. Хэдий дэмжлэг авч байгаач нэг ганц хоёр тийм уншчих юм бол жоохон ингээд гонёглчих гад байдаг. Тийм болохоор ер нь бол жоохон тэр тал дээр хэцүү санагдсан. Тэгээд хүмүүсийг бас сайн ойлгодоггүй. Яагаад сайн танихгүй, мэдэхгүй зүгээр л бичлэгийг үзсэн. За зүгээр л яг хажуугаар явж байхад нь зурсан үнэ ингээл те. Өө чи ч нэстэй ийм тийм өстэй их цантай чамайг өстэй ийм тийм чи ачаа охин нүрнээ боддог өстэй бодмал мөө хөвшин энэ төр гээд намайг бол айгу энэ их надаас дүү энэ төр гээд комментууд амар хэрэг байхгүй юу. Миний TikTok-ийн доор жишээлбэл тэгээд яг тийм комментууд уншичаад одоо би ч нь бол манай насгүй дүү хүртэл одоо ингээд 10 ямар юм насгүй дүү. Тийм би одоо авьяастай монголчууд орж байхад манай дүү чинь насгүй байсан шүү дээ. Тэр дүү маань одоо ингээд дараа жил дунд хүрсэн. Тий. Дундаа ингээд орох гээд явж байгаа хөхөд тэгсэн чинь ингээд намайг яг юм жоохноор нь төсөөлөөд байдаг тохиолдлууд их байдаг. Нүрээ хит их бодлаа гэсэн тохиолдлууд их байдаг. Ер нь бол би яг юм тайзан дээр гарах тохиолдолдоо яг юм хэрэгтэй одоо жишээлбэл юм камерны үед гарах хэрэгтэй үедээ бүр ингээд зайлшгүй бодох хэрэгтэй байдаг. Тэгээд бас ер нь бол миний үеийнхэн донд одоо бодохгүй хөхөд гэж байхгүй байдаг. Тэгээд тийм тал дээр бас жоох хэцүү байдаг. Тэгээд тэр бас тэрнээс гадна чат матараас муухай хейт комментууд, чатнууд зөндөө ирдэг. Тийм хүмүүс бити тийм байгаасаа гэж бас хүсэж байна. Надаас гадна зөндөө олон хүмүүс тийм очиж байгаа. Тийм болохоор бас жоохон муухайдаг. Тэр тал дээр. Тийм мэдрэмж авцсан хүн хэр удаа яг тэр мэдрэмжээрээ үргэлжлүүлэх гэдэг юм бэ? За миний хувьд гэх юм бол би яг сайн хэлж мэдэхгүй намайг яг нөгөө нэг дэмжсэн комментууд бас зөрүүлээд их ирсэн байдаг л та. Тэгээд тийм болохоор яг тэрнийг унсан даруйда жоохон ингээд эмор суужгаад комментуудаа би ингээд бүгдэнд нь хариу өгөх гэж байдаг. Тэгэхгүй тийм болохоор бүгдийг нь уншдаг. Тэгээд намайг дэмжсэн комментууд ахаар би бүр ингээд цаанаасаа бүр ингээд амар баярлал. За ингээд намайг дэмждэг хүмүүс байдаг шүү дээ. Чи одоо энэ тэнийг юм дээр гунаглах гэдэг юм уу гэж бодсон ч гэсэн яг тухайн жижигхэн бас эмор л явагддаг. За энэ маань бол угаасаа би өдөр болгоно л комментуудаа, чатуудаа шалгаж байгаа болохоор өдөр болгоно л ер нь гардаг зүйлсүүдийн нэг. Гэхдээ манай гэр бүлийнхэн чамд ингээ атаархаа, чамд ингээ тий өрөөс нь жоох ингээ илүү байх гээд байгаа ч болохоор ч юм болов. Тийм болохоор ингээ чамайг ингээ үзий ядж байгаа юмнууд үлдээж байгаамаа гэд тэгсэн байдаг. Тэгчилдэг. Тийм болохоор сарцсангүй гайгүй. Тэгвэл яг одоо хоёулангийн үзэж байгаа, сонсож байгаа 84.5 104.5 дэлгэнээр сонсож байгаа. Харин үзэж байгаагийн хувьд гэвэл гэр бүлийн радио 104.5 гэсэн пэйж хуудас дээрээс шууд нэвтрүүлгээр үзэж байгаа. Энд харин дандаа эрэг сэтгэл байна. Оо ямар гоё. Балчин юм энэ заяа гэдэг сонсогч маань хөөхөн охин шүү, амжилт хүсье гэсэн байна. Сони Энжи амжилт хөөхөн шүү, жоохон байхасаа дэмждэг байсан шүү гэсэн бол Исмино амжилт хүсье хөөхөн шүү гэсэн байна. За ган чимэг даваа гэдэг сонсогч маань та хоёр ямар адилхан юм бэ? Амжилт хүсье гэсэн байна. Нөө юм хазартай болоод гэж байна те. За бүх гоё комментүүд үлдээж байгаа хүмүүстээ маш их баярлалаа. Би бүр яг ийм юмнаас бүр үнэхээр ирч хүчээ үнэхээр авч чаддаг, зингэлдэг. Та нартаа үнэхээр маш их баярлалаа. Та нар байхгүй бол үнэхээр би одоо бүхэмээ зогсооц өстэй ямарлын гүн шатматанда орчихсон явж ирсэн байх хөө. Тэгэхээр ч хэцүү шттэ. За Ёндан Жамц нараа гэдэг сонсогч маань бас чамайг хөөрхөн юм аа гэсэн байна. Инх залман цаомоо гэдэг сонсогч маань гоё эможинууд явуулсан байна. Хулан хөөрхөн юм аа гэсэн бол ятам сүрэн туяа бас ингээ эрхийн уруу гаргасан эможи явуулсан байна. Мөнх эрдэнэ гэж сонсогч маань ч гэсэндээ бас эможи явуулсан байна. Араас нь ингээ коммент уншаадсан чи аялгау бас орж ирсэн байна. Гэх мэтчлэн чамайг дэмжиж байгаа маш олон хүмүүс байгаа. Яг аргагүй нөгөө гэр бүлийнхний чинь хэлж байгаа үнэн ямар нэгэн байдлаар нүрээ ил гаргаагүй, нүрээ нуучгсан. Тэгээд тэр хүн хийж байгаа бүтээж байгаа хүнийг ингээд ийм байна, тийм байна гэж шүүмжлэх. За шүүмжлэхээсээ илүү доромжилж байгаа нөхцөлд болоод нөгөө өөртөө итгэлгүй хамгийн өөрийгөө муу гэж бодсон хүн л яг тиймэрхүү үйлдэл гаргаж байгаа ах гэж бодож байна. За маш их баярлалаа. Дэмжиж байгаад маш их баярлалаа. Харин Энжигийн хувьд өөртөө ингээл айгүй хурдан ингээд цэник аваад яваад штэ. Яаж энийг
энергийг цуглуулад яаж ингэж өөртөө ихтэй байж гэн бусад найзуудтай бас хуваалцъя л да. Дүүнэр нас харж байгаа штэ тий. Аха. За энэ тал дээр өөртөө ихтэй байдгийн хувьд гэх юм бол хэдий би тийм комментууд авч байгаа ч гэсэн хэдий хүмүүс намайг муугаар бодож байгаа ч гэсэн би үеийнхээ хүмүүстэд зөв үлгэр дуурайл өгч байгаа чадж байгаа. Би зөв хүн байж чадж байгаа. Би ээждээ тусалж чадж байгаа. Би ер нь бол өөрийнхөө хувьд дэжгүй байгаа. Тийм болохоор бас жоохон өөртөө ихтэй байж чаддаг. Тэгээд мэдээч дэмжлэг дуу одоо жишээлбэл одоо би удахгүй өөрийн гэсэн дуугаа гаргаж байгаа болохоор би бас тэр болгон юмроо дэвэл би дууныхаа тэр эмоцийг сайн характерыг гаргаж чадахгүй. Тийм учраас ингээд аль болох өөртөө ихтэй те би өдөр болгон дэлэн дарал хүй би чаасаг хөөх юм аа. Хөөх харагдаагүйсэн чи яа тийм би уяасаг хөөх юм бэ гэд хэлчихэд ер нь л зүгээр байдаг. Тэгэл ер нь л зүгээр л өөртөө ихтэй гараа зүгээр л битээ юм орохгүй чичээ зүгээр л гоё дуу сонс өргөө гоёор мэдэр нүрээ бутсан чад юм бэ зүгээр хөөрхөн өөртөө хөөрх харагдахад болно шүү дээ. Хүн чиний нүрээ бодоход дургүй байж болно. Чи зүгээр өөртөө таалагдахаар нүрээ бодаад өөртөө таалагдахаар хувцлаа. Заавал бусдад таалагдахаар хувцлах шаардлагагүй. Тэгэж хэлмээр байна. За энэ бүх өөртөө хэрэгжүүлдэг зөвлөгөөг нь томчууд ч гэсэндээ бас өөртөө хэрэгжүүлэхэд илүүдэхгүй юм байна шүү. Өдөр болгон өөрөө өөрийгөө гоё байна, сайн байна, чадж байна, мундаг байна. Өнөөдөр мундаг байлаа гэдэг урам зориг байнга өгч байгаарэ. Магадгүй хүүдээ охиндоо ч гэсэндээ энэ үгийг харамгүй хэлж байгаарэ. Энэ үгээр нь дутаа явж байгаа юм шиг л лүү те. Тийм шүү. Дэмжлэг юу наад хамгийн чухал байдаг. Жишээлбэл яалтчгүй өсвөр насны хүүхдүүд манай найзууд энтрээд бүр ингээд ээж аав нь ингээд айгүй өөрийг нь дэмждэггүй тохиолдол зөндөө байдаг болохоор бас айгүй эморцсон зөндөө явж идэг үеуд байдаг. Тэгээд аль болох нэгэндээ туслаад дэмжээд шүүмж баг хэлээд тийм гоё эерэг хүмүүс байгаасай гэж хүсэж байна. Хүсэл бүхэн биелэх болтугай өнөөдрийн Kids Time нэвтрүүлэгт маань ирж бидний урилгыг хүлээн авч бидэнтэй за 30 нэмэх насны хөгшин хүмүүстэйгээ 30 хасах насны залуу хүмүүстэйгээ үеийнхэнтэйгээ дүүнэртэйгээ чөлөөтэй ярилцсан энжидэ ч гэсэндээ маш их баярлалаа. Сурлаг, хөдөлмөрийн, урлаг, спортын, бизнесийн өндөр амжилт хүсье. За маш их баярлалаа. Манай энжигийн пэйж хуудас руу орох юм бол яг юу хийгээд яваад байгаа нь бол бүгд ил тод нүдэн дээр байж идэг шүү. Тун утгагүй бас шинэ клип биднийг хүлээж байгаа юм байна. За тэгээд шинэ бараа ирэх баах. За тэгээд одоо удахгүй. Энжидэ баярлалаа. За маш их баярлалаа. Өөр зарилцуулсан зөндөө гоё нэвтрүүлэг зөндөө гоё юм ярилцлаа. Танаас маш их баярлалаа. Баярлалаа. 9 дугаар анги амжилттай төгсөөд 10 дугаар ангид ороход нь хоёлаа дахиад уулзъя. Окей. Радиогийн 1-р студид найруулагч Мизу, хөтлөгч Заяа, зочноор Энжи маань оролцлоо. Нэвтрүүлгийн ивент тэтгэгчээр Асахи ажиллаж байна. Өдөр болгон бай ураатаагаар шингэн уураг Монголд орж ирсэн байгаа шүү. Та бүхэн шингэн уургуудыг CUGS номин E-Mart-ийн бүх салбараас нь за бас Асахигийн бүх салбараас худалдаж авах боломжтой. Өнөөдрийн нэвтрүүлэг энд хүрээд өндөрлөж байна гэсэн чинь дахиад энэ комментиг уншаад дуусгачих заяа. За. За мөнгөлдөө ийм гэдгийг сонсогч маань хөөрхөн шүү. Манай баг охин дуунуудыг чинь сонсох дуртай шүү. Амжилт хүсье гэсэн байна. Хөөрхөн би баярлаа. Мууни гэдэг сонсогчоос мундаг ярьж байна. Аргагүй том болж байна да хөөрхөн шүү. Их чинь бас чам шиг охиндоо амжилт хүсье гэсэн бол аюулгүй хайртай шүү Энжи. Үргэлж дэмждэг шүү гэсэн байна. За энэ комментоор өнөөдрийн нэвтрүүлгээ дуусгая. За дараагийн дугаараар уулзлаа түр. Баяртай. Баярлаа. Баяртай. Аав гэрт байвал гэр дүүрэн байдаг. Ээж гэрт байвал гэрэл гэгээтэй байдаг. Хүүхэд гэрт байвал гэр баяр хөөртэй байдаг. Дүүрэн гэрэл гэгээтэй баяр хөөртэй амьдралын төлөө Гэр бүлийн радио 104.5